За шатхууныг валютаар худалдаж авдаг учраас $80 ханш тогтвортой байгаад байвал үн одоо байгаа хэмжээнд байхыг газар насны газраас онцоллоо. Валют ийхүү тогтвортой байгаад байвал цаашид шатхууны үн одоо байгаагаас нэмэгдэх ус харин ч бүр буурах боломжтой хэлж байна. Өнөөдрийн байдлаар шатхууны үн түгээх станцуудаар А80 автобензин 1550, Монгол 93 А92 автобензин 1660, дизель түлш 1790 төгрөгөөр тус худалдаалагдаж байна. За шатхууны ил үнд ойрын хэдэн сард үний огцом савлага үүсэхгүйг газар насны газрынхан илэрхийлсэн төдийгүй ам долларын төгрөгтэй тэнцэх ханш буусан цагт л шатхууны одоо байгаа үн харин ч хямдрах боломжтойг тодтогч байна. За 3 сарын сүүлээр зүгээр олон төрлийн бүтээгдэхүүн бирж дээр зарагддаг л да. Тэгвэл одоогор бол түүхийн нефтийн үнийг дагаад бол бүтээгдэхүүний үн ерөнхийдөө хэлбэлзэж байгаа. Өнгөрсөн сарын сүүлийнх бол 113 орчим баррел нь доллартай байсан. Өнгөрсөн жилийнхтэйгээ энэ жилийн харьцуулахад бол ер нь төвшин бол нэг буурсан ч нэмэгдсэн ч үзүүлэлт байхгүй. Ерөнхийдөө гайгүй. 12 оны мөн үетэй яах юм бол бид ололттой хамаагүй илүү 2.5 дахин илүү нөөцтэй байгаа. 12 оны үед бол их тааруухан байсан. Энэ сарын тэрээс нэг дэшээ доошоор хэд гарахыг бол хэлж мэдэхгүй. Нэг айхтар бол одоо савлгаа бол нэг гараагүй. Тэгэхээр нэг 5 орчим долларт нэмэх хасахтай байж юм уу. За улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн байдлаар дунджаар эрдийн хэрэглээний 40 хоногийн газар насны бүтээгдэхүүний нөөцтэй үүнээсээ А80 автобензин 49, А92 автобензин 57, дизелийн түлш 42, TC буюу онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна. Одоогийн байдлаар бол нэг 40 орчим хоногийн эрдийн хэрэглээний нөөц үлдэгдэл байна. За Орос нефть компаниас бид жижиглэн бөөнгөж авдаг. Нэг л гадаад зах зээлийн үнээр л авдаг. Тэр үн маань бол ерөөсөө биржийн үн дээр одоо тулгуурлах л болж байгаа. За манай улсын шатхууны импортын хэрэгцээний хувьд Оросын холбооны улсын дан ганц Роснефть компаниас гэхэд 70% хамаартай байсан. Одоо энэ хувь хэмжээ багасч 40% болчиход байгаа. За шатхуун импортоор одоо Оросын холбооны улсын Роснефть компаниас 40%, Оросын холбооны улсын ДТЭК компаниас 20%, Беларусь улсаас 15%, Бүгд найрамдах ард улс, Бүгд найрамдах Солонгос улсаас тус бүр нь 6%-ийг, үлдсэн шатхууныг Япон, Сингапур, Латви улсаас авч байгаамаа. Ийхүү олон их үүсвэртэй болсон учраас шатхууны хомсдол үнийн самлаганд орохгүй гэж үзэж байгаа юм. За энэ сард Оросын холбооны улсын Роснефть компани шатхууны хилээ үнэ буулахаар болсон. Ил асуудлыг Оросын холбооны улсын Санкт-Петербург хотод өнгөрсөн сарын 22-оос 24 өдрүүдэд болсон эдийн засгийн чуулганы үеэрийг шийдвэрлэсэн. За өмнөх оны мөн үед Оросын холбооны улсаас Монгол нийлүүлэх дизель түлшийн хилийн үн тонн тутамдаа $1660 байсан бол дээрх протоколын дагуу энэ сараас